Дахин Найт гэв 7 жил 15 ажиглалтаар өргөснөтийн 8-3 бичиж Жон 2 тоглогч бөмбөний төлөө өсрээд бас өвлгүүд ихний тоглоомыг хийхээр болжээ. Питер Жаклан Брайс ер нь Мазуудаас тасалж үзэж өөрчлөлтийг үзчихэл байгаа юм байна. Довтлогоо номертой болсон. Эхний оног Бажин авлаа. 3-аас холын зай шидэлт амжилттай болсон хөлгүүдийн ихний оноо. Сонирхолтой байна. Мэдээж Брайс л өөрөөхөө давуу талыг гаргахыг хичээнэ. Түшиг мөнгөстад 2-ыг авсан. Мөнгө золбоогийн бөмбөгийг Мөнх золбоо өндөр хамгаалагчийг нь аваад гарсан. Доошо Брайс Джонсон өөрийгөө явахгүй судлаад үзсэн. Тэгэл багийн хамгаалт нь их л хэцүү байлаас довтолж байна. Чиманга Джонсонгийн эсрэг асуудалгүй байна. За баруунда хөдөлсөн бөмбөг үүх орон зай үүсдэггүй. Их сонин шийдвэр гаргасан ч Аз2 хогийг зөвөрсөн. Бот заслан авсан дамжуултыг өгсөн довтлогоо оногтой болсон. Чимангагаас цаг бол харьцангуй гайгүй байгаа. Доор Чиманга татгуулсан хөл дээрээ ажилласан. За энэ залуу Чиманга татгуулсан шүү. Хоёр хамгаалагч өөр дээр татсан голоор Аз2. За хөргөл явуулсан тосч өгөөд байна. Тулга маш олон шийдэлн оногтой болсон. Аадрын тулга эхний энэ сүүлчийн минут Түшиг. За баруунда яваад орсон. Довтлогын амжилттай нэмээд Антони Нэлсэн за баруунда яваад орсон довтлогын амжилттай. Өөрөө тесрэг цайтаад яваад орсон довтлогоо гаацсан тулга маш урдтай урагшаа довтлогоо эхлүүлсэн Сумья Азар 2 оноо авч байна. Наатнаас аргалчаад байгаа. Дамжуулт Сумья Азар дээр 3 онооны шийдэлтэн оногтой болсон. Энд игүү контакт заард үлдсэн. Аз2 сул гарсан 3 онооны шийдэлтэн оногтой. За ард Сумья Наатнаас шатаад өгсөн заагаа дамжуултууд гоё явсандаа өргөсөн довтлогоо оногтой. Бажин юм 2 оноо авлаа багийн 27 дахь оноо. Барс болт заамалж авлаад явсандаа гоё алгасан 2 оноог Баатар ирсэн яаж гэлцдэг вэ тийм ээ те. Тэгэхээр одоо плей-оффод багаар ирж хүн төслөөс гаргаад ирэхэд бол гайхаад зүйлгүй л тамирч байна. Дүлгөөн 3 онооны шийдэлтэн оногтой боллоо. Бөмбөний шийдэлт гоё болсон. Тэмүүлэн дээр ирсэн шалаад өгсөн Атангэрлийн Аз2-ын нууны шийдэлтэн оногтой болсон. Хэвэн 10 дахь оноо Өөрөө гарч ирсэн. Буцаад тэмүүлэн шийдэлтээр гарах гэж үзсэн. Эдэр Жохлонгийн хамгаалалт бол тун сайн болсон. Гэхдээ Чингисийн тэмүүлэн гэж энэ залуу үнэхээр онцгой байгаамаа. Дооны шийдэлтэн оногч бас өөр 2 тоглож үүссэн. Чиманга татгуулсан 2 оноо олж байна. За тэр дорн зөрөө Дахин Найт багаас зөвсөрлөг захиалагчаа үзэгчтэй. Хамгаалалт довтлогон дээр Мазутис тасалж юу ярилцсан бэ? Довтлогоо оногтой болсон. За одоо шүү. Дамжуулт Бажин нэм дээр аваа шийдсэн 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Тоглолтын зайлшгүй хожих шаардлагатай ийм л тоглолт байгаа да. Антони Нэлсэн голоор төсөөлүүлсэн. Az2. За Бажин нэмийг бол ер нь аргалчаад байна. Асуудалгүй байна. Өөр бөмбөг алдсан. Тулга шалаад өгсөн яат нээсэн баруун довтлогоо оногтой боллоо. Бүтэн 7 минут 50 секунд бас байна. Бараг л 2 үе бүтэн байна да 3 онооны шийдэлтэн оногтой олсон. Ант Дамжуулт Сумья Азар дээр ирсэн 3 онооны шийдэлтэн оногтой болсон. Чухал үед шийдэлтэй Маш сайн болж байна. Ерөөсө цоорхон үүсдэхгүй дээ. Яг тулгаан довтлого тооцохгүй юм байна. Довтлогын үлд эхлэхээс өмнө гарсан л да. Хамгаалтыг хийж байгаа. Зүүн дээр нь содон жамцаас цэцлаарсан тэр голоор их гой гүйцэн. Марс улсын сухар үсээр. Хамгаалж аргалсан шүү. Өөрөө яваад орсон 2 оног. Амжилттай Чалавагийн 48. За содон жамц гэхдээ бөмбөгийн талбай дээр үлдээсэн даш очор голд мөнх золбоод татгуулсан хөөргсөн довтлогын амжилттай. За содон жамц Доошо салчихгүй шиг тий. 3 дугаар үед дуусгах хэрэгтэй байна. Ер нь тэнцүүгийн дуусна ойлгомжтой болсон доо онооны тэргүүлийг Дахин Юнайтед баг Чатлаад Бажины бол тэр байрлалын тэмцэлтэр ер нь бас их тохгүй байлгаад байгаа. Цэнгүүн 3 онооны шийдэлтэр дор нэрэг өгсөн. Тэгэхээр Түшиг Чиманга Слэмдан амжилттай болсон. Үед 2 оноо. За Эдэр Жохлонгийн гарт бөмбөг байгаа. Их хоёрын эсрэг залтан дундаасаа шийдэлгүй хүсдэгсэн. Ямар уран шийдэлт вэ? Samsung TV хэмээн олон бэлэг хийсэн болох боломжтой. Яг одоо банк iPad-таад урталтын бэлгээ аваарай. Орсолтын хувьдас 4 алдаатай байгаа тамирч шүү дээ. Түлхүүн баруунда хурдаар төрөө гараад ирсэн довтлогын амжилттай.
Зүйл гарахгүй л байна да. Тоглоом нуцаад ус төгсөн тулга дундын зайн шийдэлтэн самбардаад 2-1 болсон. Баян 61 дэх оноо. За 4-1 Маш чухал шүү. Хамаалагч харгалсан 3 онооны шийдэлтэн онооштой болсон. За Барс бол 4 алдаатай байгаа учраас бас хамгаалтан дээр одоо нөгөө холбон тоглогч дээр үзүүлдэг дарамтаа бас үзүүлж чаддаггүй. Ерөнхийдөө бие цэгнэсэн байна. Да, дамжуулт Прайс яар чийдсэнгүй дайраад явсан тоглоом онооштой болсон. Нахан байна гэж байна. Наахан дамжиж байгаа биш шүү. Барс бол Лазорын станыг тойрсон Джонсонгийн гарыг давуулсан дундын зайшил дамжилттай. Заслаа буцаад өгөх юм байна да. Яг л энэ хөлбөрөө ерөнхий дандаа яваад байгаа. Тоглоом онооштой болсон. Прайс ээж 2-1 авсан. Энэ үед Барс бол за түшиг холын зайшилтыг гүйцэтгсэн. Чухал үед засварлахын дараачаас 3 хоног авч чадлаа. Үстэй. Мөнцөл боо дамжуулт нэдэрж авлан. За гоё татсан да 3 онооны шийдэлт нь онооштой боллоо. Идэрж авлан. Наач болсон Прайс. Идэрж авлан. Ахын тэг явсан тоглоом онооштой боллоо. Идэрж авлан дараа 5 оног. Прайс Джонсон доор будагтай бай даш очир гараад ирсэн. Гэхдээ Az2 тоглоом дээр нүгүү гэж хэлсэн. За цаг дуусахад өгч байгаа Прайс Джонсон яваад орсон тоглоог тооцох баха. Нэмэлтийн шийдэлтийг гүйцэтгэв. Мөнх золбоо зөрөөд орсон. Ислэмакиг амжилттай болгосон. За. Алдаж болдог. Цэнгүүн, Тэмүүлэн 3 онооны шийдэлт нь онооштой болсон. Чадлаа. Прайс зөрөөд орсон. 2-1 явсан. Прайс Джонсон. 3 онооны шийдэлт нь онооштой болсон. 69-82 Дахин Юнайтедгийн их үйлрлийн ээлжид 80 алтай байгаа жин үзэгчтэй тоо